Ийм юмэр бол мангар хурдан гарч ирж байна. За дараагийн тест элсэн манхан. Энэ бол 45 градус байна шүү. Ахаал янгуанаар явах юм ба шүү дээ. Тийм ээ, 45 градус. Би өөрөө барих уу гэсэн чинь жолоочтой явсан дээр бахаа гэсэн айгуу энэ дунднаас нь баг эргэж аваад дүн онцоо баларч яваад те. За явцгаа. Супер. What is this? Энэ доторх нь өмсдөг юм бэ те. Энэ балгаа өмсгөж шүү дээ. Гэхдээ одоо ороод исэн чинь юу тавьчихсан байж байна. Уралдааны нөгөө малгай өмсдөг юм ба шүү дээ. Годаал энэ чинь уралдах гэдэг юм. Өөрөө бүр рол баастай. Юутай нөө тийм биш. Өнхрөхөөс хамгаалсан юутай юм. Cool. Okay. Ready. Let's go. Let's do it. Cool. Юу зураг мураг авахгүй юу? Илхийд авсан юм боллоо сая. Нэх монтог аргасаа зураг мураг авахгүй гэсэн чи зүгээр шууд гараад ирдээ шүү дээ. Амар санаагийнхаа зураг мургийг авахгүй их хон түн дээр гараад ирчихлээ. Ямар хурдан гараад ирвэ чи юу вэ? Ийм юмэр бол мангар хурдан гарч ирж шүү дээ. Йоо. Ямар амар юм бэ? Нэрээ бас тасарсан машин байна дөө. За одоо бой. За доошоо буулаа. Яа, толгоо зөгчж гэдэг. Доошоо дайжих бот юм байна. Доошоо дайжих бот юм шүү. Just. Юу юм бэ? Okay. One more time. Yes. You turn. Yeah, here's this side. Good. Let's go. Wow, in there. Yeah. Nice. You turn. Cool. So, check you Олдоо иргий гэх юм байна. Арайгүй байгаа. Тийм ээ. Йоо. Яа, энэ бол алт юм байна. 45 градусын налууд тэр хэрэгчлээ дээ. Тасархай юм сак. Вау. Cool. Yes. Вау, за одоо манай хүн бол өөрөө малгай цалгааг өмссөнгөө усчлаа шүү дээ. Одоо мэрэгжлийн хүмүүс мэдж байгаа шүү дээ. За, окей, let's go. За энэ бол тасцсан машин юм байна. Одоо тэр 40 за ингэж явлаа. 45 градус дээр очлоо. Тэн дээр эргэлээ. Пүү. Яа. Пүү. Ваа. За юу ч ярих ч юм болох байл. Тасцсан машин. Үнэхээр амар юм байна. Энэ одоо Монголд бол тэгэл бол хаана явна шүү дээ тий. Хөвсгөл нууранд явах нь, өгийн нууранд явах нь, Далтаа 5 богд руу авирах нь, Монгол элсгээд нөгөө элсээр гарах нь амар юм байна. Okay, you have to try in Mongolia. Welcome to Mongolia. Okay, thank you sir. Really nice. Good. Сэлдэг машинд бол агуудаа сууж үзээ. Яалчгүй бүр тасарсан юм байна. За энэ ч ингээ бас юм бэлтсэн байна. За анхудаа л тийм машин сууж үзэх гэж байна. Би барих уу гэсэн чинь та хажуу суучих гинэ. Тэгвэл яха дроноор биччихье гэж хэлчихлээ. За, okay, let's go. Зэ алдарт Янгуан 8 гэдэг машинд ороо суучлаа. Би ч өөрөө яха Монголд ирснийг нь бол унж үзчихлээсэн л та. Гэхдээ ус руу л орж үзээгүй. Майкл гэдэг айгүй мундаг англиар ярьдаг. Мундаг тал байна. Hi Michael. Ер нь бүгд англиар ярьдаг юм байна. Гадныхыг ярьдаг гэж шүү. Speed гэдэг нэг мундаг Америкийн инфлюенсер чинь test drive my хийсэн ба шүү. За санаа маань тэнд дроно бэлдээд энэ намайг зүгээр GoPro-го авч яваад та өөрөө бичлэг хийчих. Би дронд бичлэг гэдэг жоо марах нөхөртөө. Окей. За.
好仰望。 잉크슨 거 稍微是 있는다. 英文模式。 잉크슨 거 있는다. OK，稍等一下。 Okay, I just changed to English. Yeah, version, yeah, so sure. we can see the numbers here. Numbers here. Yeah, Okay. actually, when the water deeper than 1 meter, Yeah. it will the emergency floating mode will be Oh, activated automatically. You Okay. can realize that our window is open now. Okay. Okay, and the sunroof is closed Closed. now. When the emergency floating mode activated, then it will close the window Okay. to avoid the water coming inside. Yes. And the sunroof will be Open automatically. So for people So to jump out. Yeah. yeah. Okay. Okay. He's ready. Yes. Okay. Let's go. Yeah. Are we good? Okay. All right. So let's All right. go. Wow. 자. 우. 우. 와. 올. 아, 떼고 알아들 수도 없어. Right? You can see. 예. 예. Level is high. 오케이. Emergency floating mode has been 쇼다 하다가 автомат ингээд дараа. The air conditioner. Ингээд дээдлийн люк нь автомат онгоолж байгаа юм байна шүү дээ. Хэрвээ emergency гарах юм бол дээгүүр дээшээгээ шууд люкээрээ гараад люк нь автомат онгоогоод бүх юм ерөөсөө амар смарт. Yeah, we can. Одоо энэ дээр ингээд хараа 3 kilometers. 3 kilometers per hour. Okay. There's a deep right. Yeah. Одоогор бол одоо оо алт юм. За энэ бол бүр тасарчжээ. And we can also do a U-turn here. Оо энэ нараа одоо ингэ жолоодлогоо хийгээд байгаа байхгүй тий. За. U-turn хийж шүү дээ. You can close the. You can open the. Ooh. window. Hara. Оо сайн уу? Ус сайн уу? Энэ жаргалчих юм байна дөө. Ингээ бараг загасчих юм биш үү манай загасч та. Энд ч нэ ингээ загасныхаа ургыг барьцоо. Ингэсэн сайхан ингээл. Wow, that's amazing. It's unbelievable. Crazy. Ингэж явна да манайхаараа. Машин ингэж явсан хүн байгаа мó манайгаа? Машинтаа сэлж шүү манайгаа. Ингэж явж байна да. Вау. За энэ бол зөвхөн lifetime experience биш үү? Аа. За. Аллаа хичээл. За анх удаа л ийм машин сууж үзлээ. Яг бүү зөндөө машин сууж үзсэн. Зүгээр сэлдэг машинд бол анх удаа сууж үзлээ. Яалчгүй бүр тасарсан юм байна. BYD бол одоо үнээр дэлхийд одоо Okay, thank you. You can Very nice. Open the door. Yes. You can check the. Oh, those here, right? Yeah. Okay. And double press Double press. and then push up. Press. Okay. Oh. 자. ингээд буунда. Яа. Алтын байна уу? Алтын байна. Би бас нэг л U-turn энэ ч бас жоохон занд эргэл хүрээд ирж шүү дээ. Бодгошоо ямар ч ус орсон юм байхгүй арга. Хөөр. Аа. Yeah, totally dry. Yes. Very dry. Ингэж л харуулт юм да. Ингэж л үзүүлж юм да. Окей. Нэг төргөний ч ашиггүйгээр те одоо монголчуудын аялагч нарт гоё бэлэг барихаар зэм өрөөдлөгийн машинд сууж үзлээ дээ. За ингэсэн манайха. Жансуу гэдэг одоо мууч юм уу хот юм уу? Хотын Жанжаган гэдэг шиг байна. Жанжаган гэдэг хэлсэн. Тийм хотод хүрээд ирлээ. Шанхайгаас 80 км юм уу да би тэгж ойлгосон. Одоо эндээс бид хоёр Шанхай руу явна. 80 км-ийн зайд байгаа юм шиг байна. Тэгээ ирсэн шалтгаан маань одоо та бүхний хардлагчлан Iveco Camper байгаа. Тэгээ энийг нөгөө сая Бээжин авто шоу дээр би үзсэн, хүмүүстэй танилцсан, нэрийн хууц муцаа солилцсон. Тэгээд эдгээр рүү бас ингээ харьцсан чинь нөгөө та одоо ингээд аялагч юм байна. Таны Facebook-ыг бид нар орж харлаа. Та хэрвээ одоо сонирхчихвэл манай хотод ирээд бид нартай уулзаач.
Тэгээ бүр цаашлаад ярих юм бол одоо манай брендинг Монгол дахь дистрибьютор одоо дилер болооч гэсэн санал тавьсан байхгүй юу? Тэгээ би бүр гайхаад өө ямар гоё санал бай. За би яваад очие гэд. Тэгсэн харамсалтай нь одоо эн чинь нөгөө нэг 5 сарын 1-ээс 5-ны хооронд чи эдийн нөгөө нэг хөдөлмөрчдийн баяр гэдэг асар том баяр бүгдээрээ амарчдаг ийм баярыг яг таарчаад тэгээ би бичихгүй өө яана одоо би ингэж явж जैन тэгээ яг одоо 2-3 л очихдаа гэсэн баярын өдөр таарчлаа гэсэн зүгээр бид нар баярын өдөр ч гэсэн таныг хүлээж авна гэд. Тэгээд одоо яг баярын өдөр байгаа байхгүй. Одоо ямар ч ажилт байхгүй л гэхдээ удирдлагууд нэрлээ уулзлаа. Миний сонирхож байгаа машиныг бүр ингэж хөргийн амтд гаргаад бэлдээ тавьсан та унж болно шүү гэд тавьсан байж байна. Яг энийг бүр танилцуулсан тий би та бүхэндээ танилцуулсан бүх юм харуулсан үзүүлсэн ямар ахаад ямар тойролтой биш тэр бичлэгээ тавьчихна. Надад зүгээр энэ машиныг хамгийн чухал таалагдаад байгаа юм нь яг мэдээж Монгол орн бол одоо яг Кемприйн Paradise гэж би та бүхэндээ зөндөө ярьдаг. Янз янзын л машинууд байгаа тий. Бүр том оврын одоо ингээд би ч одоо бүр Германаас Монгол хүртэл 9000 км маан гэдэг одоо сая 300 мянган еврогийн машин унж ирсэн шүү дээ. Гачин гоё машин бүр тансгийн тансаг 5 удаа явдаг зочдлууд гэж хэлж болно. За тэгээ дунд овруудынх нь байгаа те одоо голчлон нөгөө Unimog дээр суурилсан байдаг шүү дээ те. За тэгээ тэрнээсээ арай жижигрээд бага уурынх нь одоо бага уурынх гэж хэлэхгүй л дээ. Энэ чинь бүр бас том юм байгаа байхгүй юу. Гэтэ ялгаа нь юундээ байна гэхээр тэр томууд чинь болохоор одоо өөрсдөө бариад явна гэдэг айгүй түүхтэй те. Одоо нэг гоё газар очих юм бол одоо заавал жолоочтой явна гэсэн үг. А энэ бол гэрүүлээрээ өөртөө бариад явдгаар онцлог байгаа байхгүй. Тэгээ надад бол зүгээр яг хамгийн таалагдж байгаа нь яг өөртөө бариад тэр experience те одоо тэр гоё байгалийн гайхамшиг гэрүүлтэйгээ цуг яваад үзэх найз нөхдөйгөө хамт явхад хамгийн тохиромжтой машин бол яалчгүй энэ байна л гэдэг юм л да. Яг зүгээр манай мөнхчүүдийн зоригт бол одоо Монгол даяараа баг бүх аймагуд бүх сумдаар өөрөө яваад үзсэн. Яг ийм кемперээр яваад үзсэн. Надад нэг удаа хэлж ирсэн зөргөө. Анхөө обнэгшин хамгийн тохиромжтой машин бол ерөөсөө л одоо энэ бага уурын кемпер юм байт юм байна. Манай зоргийнх болохоор бензин спринтер. Гэхдээ надад бол энэ Iveco бол маш таалагдаад байгаа шүү. За би нөгөө өөрөө аялагч хүний хувьд бол дандаа голцоо гадагшаал их аялдаг. Яг монголоороо ингээд гоё нэвтрүүлэг хийж аялсан цөөхөн хэдэн тохиолдол байгаа байхгүй юу. Тэр миний мөрөөдөл яг ийм машинтай ингээд гол Монголынхаа гоё үргэлжлэн байгууллагуудаар яваа сайхан аял хийгээд нэвтрүүлэг хийх тийм сонирхолтой. Тийм зүуднээс энийг сонирхож байгаа. Тэгээ хэрвээ удирдлагуудтай яриад одоо дилер болох юм бол та бүхэндээ нэг зүйлийг би амлаж чадна. Нэг төрөний ч ашиггүйгээр те одоо монголчуудынхаа аялагч нарт гоё бэлэг барихаар одоо бас бодож ийн л да гинт. За хэдүүлээд жоохон яв сонирхох өөр ямар машинууд байна. Гэтэ өнөөдөр нэг амралтын өдөр учраас бүх юм хаалттай байгаа. Одоо та бүхэн харж байгаа бол те энэ ганц Iveco биш юм байна те. Энэ Sprinter ч байх шиг байлаа. Түрүүн дээр дотор Ford ч байх шиг байлаа. Ингээл бүх машин дээр хийдэг юм байна. Тэгээ сая ярьсан ер нь энэ зэргийн одоо машиныг захиалвал хичнээн хугацааны дараа бэлэн болгож өгөх гэсэн чинь ер нь 2 сар гэж авч шүү. Яг нэг захиалгасаа болоод 2 сар гэж. Гэтэ яг одоо ийм гоё машиныг авахын тулд 2 сар хүлээх бол ямар ч асуудалгүй. Дээрээс нь би сайн нэг юм асуулаа. Одоо энэ ч би ингээ гоё өөрийнхөө үргэлжтэй аял найлгээд бичүүлж болох уу гэсэн ямар ч асуудалгүй бичүүлж болно гэнэ. За компани нэр New Star. Одоо Монголын манай New Star биш шүү. Хөгжмийн. Аялын New Star шүү. Гэтэ ерөнхийдөө дандаа Iveco-гоор занималтсан юм байна. А гэхдээ энэ Ford дээр ч хийж гин, түрүүн дээр хаана байлаа? Тэр Sprinter дээр ч хийсэн. Энэ Ford бас гэтээ гоё хийжээ. Энэ бол бас гоё хийсэн байх шүү. Гэхдээ энэ анзаарж байгаас та бүхэн хэдийгээр 4 дугуй энэ барыг 4 дугуй майчгүй хаа зөвхөн ардаа хөтлөгчтэй байж магадгүй намхан байгаа үстэй тий. Энэ бол одоо хаттын одоо энэ гоё замтай газар бол Европ бол болно. Монголд бол энэ бол хэцүү шүү манайхаа. Яг тэрийг бас бодох хэрэгтэй. Монголд бол одоо дандаа энэ гоё өндөр энд нэг гоё юу байгаа нэс. Энэ бол их айтайхан шийдэл надад санагдчихлаа. Монголд бол бас ямар ч асуудалгүй явна. Яг түрүүний нөгөө миний үзээд байгаа шасси дээр хийсэн байна. Тэгвэл энэ нөгөө solution буюу шийдэл нь айгүй гоё юм. Энд чинь дотор ингээ гоё бүгд олуулаа ингээ гоё суугаа явчихна. А унтах болохоор ороо пак гэдэг дээшээгээ гар унтчихж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээд ор бол яг оройдоо хэрэг болдгийг шүү дээ. Тийм учраас энд бол одоо ингээ бүгдээрээ гоё суугаа. Одоо дөнгөж хийж байгаа юм л дээ энэ бол. Энэ бас их гоё хийж байна. Нойлын асуудал тэр болон шийдэх гээд ингээд займаа үлдээсэн л байх шиг байна. Тэгэл дээшээгээ гарлаа энэ хоёр пак унлаа. Тэгэл энэ дээрээ бол 3 4-лээч ямар ч асуудалгүй унтчихаар байгаа байхгүй тий. За энэ гоё шийдэл байна шүү. Тэгээд яг сая удирдлага нь надад бас их зөв юм хэлчихлээ. Ер нь энэ чинь нэг экспортод гарах эрхтэй компани байна шүү дээ New Star гэдэг. Тийм бас босton болдгоо юм гэсэнгүй. Энэ чинь хятадын нэр хүндний асуудал учраас экспортод яг олон улсын стандарт хангасан тэр шалгуурыг давна гэдэг бол бас тийм амар зүйл биш ээ. Манайх бол тэр шалгуурыг давтсан ийм компани. Тэгэхээр Монгол руу бид нар экспорт хийхэд бол таныг дилер болох юм бол ямар ч асуудалгүй гэж шүү. Энэ том павильон тэр чигээрээ тавилга юм байна. Ер нь бол оффроуд одоо Монголд бол тэгэл оффроуд нь чухал шүү дээ. Монголын үзэсгэлэнтэй ямар газар руу ингээ явчихгүй өндөр байх хэвээр 4 дугуй майждаг байх хэвээр
Одоо бид нар чинь ингээд найз нөхдөр ингээд явал ус мус гатлаад тэгээд нөгөө 300 300 200 200 ч ингээд рапторын төч яваад өгдөг. Араас нь бид нар тэгээд тулаа зогсож болохгүй шүү дээ. Дагаад явдаг байх шүү дээ. Эдгээр бол ямар ч асуудалгүй явна. А тавилганы хувьд бол дандаа оффроуд явж байгаа юм чинь нөгөө ажилт нэ тэрэ тий одоо юу гэдэг ингээд хамгийн сайн чанартай тавилгууд байх хэрэгтэй байдаг л да. Тэгэл бүгдийг гоё хийж энэ да. За. Энийг өнөө жоох унаатах. Надад бүр унц сунмаар санагдаад байгаа байхгүй. Аюу гоё зөөлөх явдалтай юм байна. Яг мэдээж дизель. Тэгээд яг би ингээд дилер болохын тулд ямар шаардлага хангах уу гэсэнгүй яг та бид нар минимум ордер гэж ярьдаг те. 3 машин гинэ. 3 машин та аваад явах юм бол тэгээд манай дилер болчих болно гэж шүү. А би бол нэг нь өөрөө аавна. 2 одоо авах юм байна манайхаа. Тэгвэл би дилер болчих гээд шүү. Энэ нэр янз бүр явдалтай юм байна. Гой зөөлхөн хэрэг барьж байгаа юм шиг явж шээ. Тэгээд хол зам дизель зүгээр байдаг юм дөө. За энэ бас нэг байгаа. Энэ бас гэдэг их хөөрхөн солиушн байлаа шүү. Энийг боож үзээдүүлээ. Энэ бас их хөөрхөн. Гэхдээ яг энэ нөгөө надад юунд таалагдаад байгаа гэхээр энэний нөгөө унтлахны өрөө нь ингээд хаалгатай. Тэгээд тэр нойлын шийдэл мэдл энэ бол хамаагүй смарт. Энэ агт арай өөр шийдсэн байна. Тэгтээ ч бас гоё энэ. Энд ороод ирдэ. Энэ нөгөө сандал нь ингээд 3 хүнээр шийдсэн байгаа байхгүй. Энд ч нэ ингээд суучдаг. Энд ч нэ 2 суучдаг ингээд орчдөг. Тэгээ нойл нь энд ч нэ нөгөө вообще унтлахны өрөө нь энд ч нэ юугүй байгаа юм л та. Доогор комент бичээрэй. Бөөндөө ньюс таруулцгаая. Жолоочоо нэг бизнес ч марл байна шүү. За урлагийн хүмүүс юу нь гоё гэж. За стен дээр би тэр олон машин ингэж онгоод өстэй. Яг манайхан мэдээж тэгээд нэ. Ара би одоо ингэж ярихаар нэг. Одоо дотор ороод ярихаар 1 2 шууд цоортой микрофонтой. Юу вэ гэж манайхан машины караоке. Яг караоке гэхэр чи манайх чинь нэг газар очиод хөгжмөө тавиал тэгэл дэлгэцэн хараад микрофон барьдаг шүү дээ. Энэ микрофон барих шаардлагагүй. Энэ машин тойроод дандаа микрофонт. Тэг хаач суугаад ингээд бүгдээрээ хамт дуулсан ч болно. Төршөөд үзээдүүлээ. Вау. За энэ бол одоо бүр арай л агсан төвшөнд очсон юм байна. Одоо сайн зүгээр нэг амьдрал дээр нэг тохиолддог зүйл шүү дээ. Одоо бид нар тэгэл ордны зам амдар эсвэл шороо морон зам дээр ингээд явчихсныг явцгаад ард сууж байгаа хүмүүс оо яа бизнес бар байна гэхэд жолооч сонсдгоо шүү дээ. Шууд микрофоноо залгаад амар айж гарал жолоочоо нэг бизнес ч марл байна шүү. Аа энэ нөгөө төч сонсох юм шүү дээ. Энэ үл тасарч дээ ёо. За энэ удаагийн аялал ерөнхийдөө дандаа машинтай холбоотой юм болоо явжлаа. Гэтэ яг би ч нэг байнга янз янзын юм сонирхож явдаг. Тэгээд энэ удаад миний сонирхож байгаа бас нэг зүйл Жинжоо хотод байж ашгүй таарлаа. Тэгээд сая холбоо барьсан чинь хүрээ дээр гээд би бас өөрөө юм дуучин муучин тэгэлгүй яах вэ гээд. Тэгээд компанитай нэрлээ, удирдлагуудаа уулзлаа. Бүгдээрээ англиар ярьдаг юм байна. Ямар одоо сүүлийн энэ хятадч ямар их англиар ярьдаг болсон юм бэ гэсэн чинь Sinaswan гэдэг энэ одоо компанийн маань зөвхөн экспорт хийдэг. Хятадын зах зээл дээр зөвхөн экспорт хийдэг. Африк руу, Замбия, Зимбабве, South Africa, Америк, Канада, Европ, Австрали просто ингээд гарахгүй газар байхгүй зөвхөн экспорт хийдэг ийм компани байна. Одоо ингээд стейж нь бууж ирж байна те. Яг одоо энэ бол Монголын нөхцөлд хамаагүй том л доо, томдно л доо. Энэ бол бүр аимшигын том стейж байгаа байхгүй те. Яг Монголд би юу сонирхоод байна гэхээр арай жижигхэн. Тэгээ миний сонирхоод байгаа нь Sinaswan SS70 гэдэг загвар сонирхоод байгаа. Тэгээ тэрийг бол одоо яг одоо воркшоп нь одоо үйлдвэр дээр нь байхгүй байгаа юм байна. Захиалгах юм бол 45 хоногийн дотор комплект хийж өгнө. Тэд дотор нь юу ордгоо гэхээр одоо тайз нь орж ийн, хөгжим нь орж ийн, лед дэлгэц нь орж ийн, гэрэлтүүлэг нь орж ийн. За бүр цаашлаа ярих юм бол одоо хөдөө орон нутаг тоглох юм бол тогийн хүүсвэр генератор нь хүртэл орж байгаа байхгүй тий. Тэгээ ийм сонирхож явж байгаа бүр супер гоё газар байна нэрэ. Шүлс гожоод явж байна. Ийм тайзан дээр одоо ингээл орон нутагт энэ ч хамгийн чухал нь юу гэхээр энийг хоёрхан хүн 2 цагийн дотор ямар тайзыг босгочихно гэдэг байгаа байхгүй тий. Тэгэл тоглолоо 2 цагийн дотор буцаад хураалаа дараагийн газар руу явлаа тий. Супер юм хийж байна нэрэ.
цаана өөр байшин сам автай юм шиг зүгээр. Одоо тэр нэг машин бүр бэлэн болоод өнөөдөр ингээд шипмент хийх гээд ачих гад бэлдсэн гаргаж байгаа гинэ. Хаашаа явж байгаа гэсэн Зимбабве явж байгаа гэдэг чинь тэр. Тэгээд ерөөсөө ингээд remote controlтой одоо нэг excuse me. Ерөөсөө ийм марл ингээд удирдах байгаа байхгүй тий. Wireless тэгээд даг гээд одоо нэг хүн ингээд удирдах. Супер их юм аа. Одоо Sinaswan гэдэг энэ далавчдын логотой байгаа байхгүй. Логого яагаад ингэж далавч малвч бол зурсан гэсэн чинь манай бүхнүүд яг далавч шиг ингэж дэлгдэг учраас бид нар ингэж бэлэгдэж ингэж далавч зурсан юм аа гэж байгаа байхгүй тий. Одоо юу гэдэг шар хайрыг хамтлаг тий. Ингээд одоо өөрсдийнхээ зураг хүрэгтэй юутэй гэдгийг бүгдийг ингээд хийлгэж болж байгаа байхгүй жишээлбэл. Энэ одоо бүр явуулын баар юм уу харин тийм болж таарад шүү дээ нэрэ. Дээшээгээ дэлгэсэн яагаад явуулын баар болж таарад байгаа байхгүй энэ жишээлбэл. Mobile Stage ST90 Pro 30. Энэ бол нэлээд томдоо орно шүү. Монголд бол яг том хэрэггүй. Гэтэ бид нар бас юугаа бодох хэрэгтэй шүү дээ. Одоо энэ чинь орон нутагт явна. За бүр цайлтаад ганцхан концерт биш шүү дээ. Дараа жил ч одоо ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. Тэрний дараа жил парламентын сонгуул болох гэж байна. Манай улс төрчид маань одоо бидний захиаллал ирэл анхоо тийшээ явмаар байна. Стейж хэрэгтэй. Бид нар дахиж очлоо 2 цагийн дотор дэлгэглээ. Уулзтуудаа гялс хийлээ. Юм мал дээд дэлгэсээр үзүүллээ. Хөгжмөө тавилаа. Ярьлаа. Пак хураалаа. Дараагийн аймаг руугаа, дараагийн сум руугаа ч гэдэг юм уу те. Америк явж байгаа учраас ингээд англи манглаар бичдэг юм байна л да. This is Nigeria. This is Puerto Rico. Порто Рико руу явж байгааг энэ Нигер руу явж байгааг энэ одоо миний сонирхоод байгаа чинь нэг иймэрхүү хэмжээтэй шүү дээ. Энэ л болж байгаа. Гэтэ энэ бас жоохон томдоо ороод байна. Одоо ингээд хийж байна да. Энэ одоо ерөөсө гол механизм чинь ерөөсөө энэ шүү дээ. Энд чи өөрөө ирээд пак дэлгдээл дээшээгээ сунаад ингээд хамгийн чухал нь эн чинь яга юундаа байна гэхээр маш богино хугацаанд угсарна, маш богино хугацаанд хураан даргийнхаа газар руу явна. Тэндэл байгаа. Гэхдээ хаана бол хаана очино. Тэгэхээр Монголд авахтаа бол мэдээж ийм томнууд нь бас одоо энэ орон нутгийн мутг руу явна шүү дээ. Оффроуд энэ төр явна шүү дээ. Тэгэхээр тэрийг бодолцож бас авах хэрэгтэй байх те. Яг явахгүй ч гэсэн байхгүй л дээ ийм том юмнууд одоо явах л багталтай. Гэтэл ийм том юм хэрэггүй байхаа. Үнийн нарийн хэлэхгүй байх. Тэг яг одоо энэ чинь нөгөө ачааны машин дээр суйрлуулж байна. Одоо эдгээр шиг те. А эсвэл ингээд шууд чирээ явчихдгаар хийж болж байгаа байхгүй те. Янз янзаар л хийж байна. Тэгээд ачааны машин дээр нь сонголтуудаа та нар өөрснөө хийнэ. Suzuki одоо манай бидний нөгөө байнга гэрэлдэг Howo гэдэг Howo. За тэгээд одоо янз янзын машин дээр машинууд хүслээр захиалж болно. Тэгээд 29 жилийн түүхтэй ийм компани байна. Тэгээд одоо эндээс ерөөсөө нэг километр яваад workshop нь байгаа гинэ. Тэнтэн очиод удирдлагуудтай нь уулзъя, үйлдвэрийн дарга маргатай хэдүүд явж уулзъя. Тэгээд надаа миний одоо хамгийн соргож байгаа юм ерөөсөө л үнэтэй. Одоо надад жишээлбэл ямар үнийн offer хийж өгөх вэ? Би одоо юмудаа захиална шүү дээ. За надад stage хэрэгтэй, LED дэлгэц хэрэгтэй, lighting гэрэл хэрэгтэй, дээрэс нь хөгжим хэрэгтэй. А хөгжим дээр болохоор та ямар хөгжмөөр тоглох дуртай юу? JBL үү? Эсвэл манай хятадын одоо хөгжмөд аягүй сайжирсан тэр мэрийг та өөрөө сонгоно. Тэгээ бид нар тэрийг чи ирээд суйрлуулад өгнө гэдэг байгаа байхгүй тий. Тэгээ энэ дөрвөн компани болоод ямар үнэтэй авах нь асуу. А бүр ингээд генератораа хүртэл одоо жишээл бүр орон нутагт тий одоо ямар ч тоггүй газар очиод одоо манай компаниуд чинь энд гой ивентүүд зохион байгуулдаг шүү дээ. Ингээл эзгүй ямар юу ч байхгүй тал мал дээр очиход мэдээж генератор хэрэгтэй болно. Тэгээ генераторын хүртэл суйрлуулж өгнө. Чирдгээр чигээд өгнө гэж байгаа байхгүй тий. Саяны үйлдвэрээс нэг километр гаруул яваад workshop нь байт юм байна. Sinaswan-ы. Тэгээ энд гачаа сонин юм одоо үйлдвэрлэх юм аа. Би одоо ойлгохдоо одоо нэг хөгжимчин хүн хэл тэгээд одоо нэг LED электромэлд одоо юу гэдгийг те концерт монцерттэй холбоотой юм багсан чинь энэ одоо хаана ямар концерт нь юу тавих гэж байгаа юм бэ? Энэ Австралийн засгийн газар 24 ширхэг ийм одоо LED электромэлд нарны панелаар ажилладаг LED электромэлд захиалсан гэдэг байгаа байхгүй юу? Юунд хэрэгтэй гэсэн чинь хурдлын замын хажуугаар тавина гэж авч шүү дээ. Тийм үртэл хийдэг байгаа байхгүй тий. Янз бүр хийх юм аа нэрэ тий. Энэ одоо ингээд нааштай. Энэ одоо ингээд дээшээгээ сунчин. Мангар өндөрлөд очино. Тэгээ хурдны замын хажуугаар ингээд олныг тавих гэж байгаа юм байдаг. Одоо тэгэл реклам эсвэл одоо сайн маань тийшээ эргээрээ гэдэг юм уу тий. Тэнгуутаа энэ 4 сар ямар ч гаднаас тог авахгүйгээр нарны батарейгаар ингээд өөрөө ажиллах хүчин чадалтай гэдэг байгаа байхгүй тий. Янз янзын хэлбэр дүрстэй, өндөр намтай. Одоо энэ чинь ингээд пак гэж дэлгдээд энэ ч нэг дээд дэлгс орж ирээд тэгээ энэ чинь мангар өндөр дээшээ сунж байгаа байхгүй энэ одоо хэд сунж байгаа юм те мангар өндөр одоо тэр байж энэ одоо ингээд сунцсан байж байгаа нь харагдаж байна те тэгээд ингээд одоо ч нэг реклам гэж зүгээр нэг хулдаасаар хийхээ болсон байх шууд одоо ингээд дээд дэлгсээр гудамжинд тавих юм байна шүү дээ те
За энэ бол нөгөө нэг том одоо movable stage гэдэг байгаа юм тий. Явуулын одоо тайзны дээврийг хийж байгаа гинэ. Одоо энэ чинь ингээд дээшээгээ босоод хоёр тишээгээ ингээд тэгэл тайзны одоо дээдл энэ чанаас хөгжим зүүдэг мүүдэг юмудлаа ингээд хийж байгаа. Манай нөгөө хидравлик бол одоо маш найдвартай бид нар 5 жилийн гаранти өгдөг. Тэгээ сая одоо Нью-Йоркийн нэг компани хөтлөж аваад 10 жилдээ ажиллаж байгаа. Ямар ч асуудалгүй ажиллаж байгаа гэдгийг захиргауднаас ярьж байна. And I will discuss with my band and make decision. And if you saying yes, maybe we will payment the mid of May. Okay? Okay. Yeah. Okay. Thank you. After 1 hour. Yeah, sure. Okay. Thank you. Thank you. Thank you. Bye. Thank you. Bye bye.